За олон хүнтэй уулзаж ярилцаж явхад нэлээд хүмүүсийн амнаас би ер нь цаашдаа зөвлөх болноо. Энэ карьераа дуусгаад дараа нь би зөвлөх болноо. Эсвэл тэтгэвртэй гараад би зөвлөх болноо гэж байгаа ийм үг яриа их дуулддаг. Мэдээж зөвлөхийн ажил сайхан ажил. Мэдлэгээр үнцэн бүтээдэг, баялаг бүтээдэг, бусдад тусалдаг, нэртэй төртөө ийм сайхан ажил. Тэгэхээр ер нь зөвлөх хүн гэж хин юм бэ? Консалтант гэж ярьдаг те. Ямар шинж чанартай хүн байх ёстой юм бэ гэдэг дээр өөрийн болоод байгууллагынхаа хувьд хардаг өнцгөө та бүхэн хуваалцъя гэж бодлоо. Бидний хувьд зөвлөхийн суур 3 шаардлага гэж тодорхойлоод байгаа энэ 3-ыг. Тэгэхээр нэгдүгээрт бол зөвлөх маш өндөр ёс зүйтэй хүн байх ёстой. Учир нь зөвлөхийн ажил байгууллагын болоод хувь хүний эмзэг байж болох, нууцлалтай байж болох ийм нарийн нандин мэдээллийг бас мэдээллийн нэг хэсэг нь болдог. За ёс зүйт байдлаас болж дараагийн зөвлөхийн маш олон хандлагууд тодорхойлогддог. Нөгөө хариуцлагатай байдал, нөгөө цагтаа байдаг байдал, нөгөө чин сэтгэл зүтгэл гаргадаг байдал, энэ бүхэн бол ёс зүйт байдлаас үндэслэж бий болдог. Ийм учраас бид бол ёс зүйт байдлыг зөвлөхийн тулгын 3 чулууны нэгэ гэж үздэг. Хоёрдугаарт нь бол эмпати буюу өгөх сэтгэл. Тэгэхээр зөвлөх хүн бол нэг талаасаа эмчийн ажилтай их төстэй ажил хийдэг гэж бид байнга ярьдаг. Эмч хүн бусдын өвчнийг ангаадаг, шалтгааныг нь олдог, эмчилгээ бичдэг. Зөвлөх бол үүнтэй ижлэр байгууллагын эсвэл удирдлагын менежерийн захирлын асуудлаа шийдэхэд нь тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэлцдэг, шийдэл санал болгодог, түүнийгээ хэрэгжүүлдэг ийм ажил хийдэг. Тэгэхээр тэр байгууллагын асуудлыг чин сэтгэлээсээ өөрийн юм шиг хүлээн авч тэр байгууллагын өмнөөс зовж шаналж тэр асуудлыг шийдэхин төлөө чин сэтгэл гаргаж ажиллах нь эмпати буюу бусдын зовлон бэрхшээлийг, бусдын асуудлыг өөрийн юм шиг хүлээн авч түүнд хариу үйлдэл үзүүлдэг, чин сэтгэл зориулалтаа зарцуулдаг байхын тулд бол энэ эмпати чанар бол зөвлөхийн маш чухал чанаруудын нэг болж байгаа. За 3-дугаарт нь бол мэдээж мэргэжлийн ур чадварын асуудал. Зөвлөх хүн гэж хин юм бэ? Энэ хүн бол бусдаас ямар нэгэн ур чадвар, мэдлэг туршлагаар илүү тэр зүйл нь дутагдaltaй байгаа байгууллага хамт олон удирдлагад түүнийг хэлж зааж өгч байгаа, зааварж өгч байгаа ийм ажил хийж байгаа. Тэгэхээр тэр өөрийн ажиллаж байгаа чиглэлээрээ бусдаас илүү мэдлэг ур чадвартай, туршлагатай, дадлагтай ийм хүн байх ёстой. Тэгэхгүй үйлчлүүлэгчээсээ дор мэдлэгтэй, эсвэл үйлчлүүлэгчээсээ суралцаад, эсвэл бүр танин мэдээд гүгээдэж болохгүй шүү дээ. Тэгэхээр зөвлөх бол ажлынч бай, арга барилынч бай, үдсэн харсан юмныч бай, туршлагатай, мэргэжлийн ур чадвар, өөрийнхөө тэр ажиллаж байгаа чиглэлээр мэргэжлийн ур чадвартай байх ёстой гэж ингэж үздэг. Тэгээ бид бол энэ 3 зүйлийг бол зөвлөхийн зөвлөх хүнд тавигдах тулгын 3 шаардлага юм аа. Энэ 3 шаардлагаас дараагийн зүйлүүдийг тодорхойлж ярьж явдаг. Observe Consulting-ийн хувьд бол бид энэ шаардлагыг хангаж байгаа зөвлөхүүдтэй ажиллахыг чармайдаг. Энэ шалгуур шаардлагыг хангаж байгаа өөрөө цаашдаа мэргэжлэрээ зөвлөх болж ажиллахыг хүсэж байгаа бүхэл экспертүүд, зөвлөхүүдтэй, бизнесийн удирдлагад ажилласан туршлагатай ийм удирдлагуудтай бид нар хамтарч ажиллахад нээлттэй байдаг. Тэгээд зөвлөх болж ажиллах дур сонирхолтой, алсын хараатай хүн байвал Observe Consulting-ийн үе таалга та бүхэнд үргэлж нээлттэй шүү гэдгийг бас хэлье.